Дараа жил юу болж болзошгүй. Тэхийн тулд өнөөдөр бид нар шийдвэр гаргасан шийдвэрээ маань нөлөөлөл 6 сараас 1 жилийн дараа гардаг учраас шийдвэрээ ингэж энэ дээр үндэслэж ийм судалгаатай ийм тооцоотой гаргах шүү гэдэг зүйл улс төрийн нөгөө шийдвэр гаргадаг дээд түвшинд орхигдсон байсныг цөмөрөө ярилцж байгаад ер нь одоо зэсийн үн өсдөг буурдаг гэдгийг бол бид нар айгүй олон тэгээ бас гашуун дурслагаар бол мэдэрч авлаа шүү дээ. Нүүрсний үн ч гэсэн өсөж болно, буурч болно. Хятад улс одоо өнөөдөр хилээ нээж болно, хаачч болно гэдгийг бол бас мэд. Тэгэхээр тэр талаас нь шийдвэрүүдээ ингээ гаргадаг болёо гэд түрүүний ярьжсэн G20 Давосын асуудал нөхдүүдтэй холбогдоод өнөөдөр YGL буюу одоо энэ дэлхийн залуу манлайлагчдаас дэлхийн эдийн засгийн форумаас тодорхой хэмжээний дэмжлэг хүсэж Монгол улсад энэ системийг нь бий болгоход та нар сайн санааны тус хүргээч гэд саналыг тавьсан. Тэр маань дэмжигдээд бид одоо дэлхийн Монголын эдийн засгийн форумын үеэр дэлхийн эдийн засгийн форумын нөхдүүд ирсэн үед YPAD гэдэг тийм санаачлагыг дэлхийд анх удаага Монголоос эхэлж турших тийм сайн мэдээг бол сая зөрөгт сайд битэр бол одоо цагаан сарын бэлэг болгоод авчирсан гэхүү дээ тийм. Нөгөө Монголын эрсдлийн үнэлгээ гэдэг гэсэн тийм судалгааг анхны ихний удаа хийх юм байна. Тэр хүмүүс чинь бол дэлхийд бас томоохон компаниудыг удирддаг, салбар хэрэглэдэг маш их мэдлэгтэй хүмүүс байгаа учраас Монголтойгоо өргөстэй байдалтай танилцуулж байгаад Монголын эрсдлийн үнэлгээ гэх мэт тийм судалгаа гаргуулад тэрнийхээ дагуу цаашд ямар арга толгойд яаж аврах хэмжээ авч болох гэдэг томилтуудыг хийж ирж байна. За баярлалаа. Тэгэхээр манай одоо нэвтрүүлэгт оролцож ирсэн эдийн засгийн форум цаашдаа бас Давос эдийн засгийн чуулга улсын тухай мэдээлэл гэсэн та бүхний ажилд амжилт хүсье. За тэгэхээр Төмөр Тулаад жилийн шинийн 5-ны өдрийн одоо бэлтгэсэн өдөр хөгжил хамтаа нэвтрүүлгийг үзэж та бүхэнд хүргэлээ. За манай өнөөдрийн зочноор Эрдэнэ соёлын эрчим хүчний сайд зорилт сангийн дэд сайд ганх хоёрыг нараа оролцож эдийн засгийн форум за цаашд хүрэх зорилтын тухай мөн Давос эдийн засгийн чуулга улсын хэлсэн асуудлаар та бүхэнд одоо мэдээлэл өглөө ингээд бүрэн гараг иргэн уулзъя.